Ингэж сэжиглсэн баг. Хөл амир таарж байгаа. Нөгөөдөр манай сургуулийнхаа нэг юм дадлах шиг юмд явна гэсэн байхгүй юу? Кеншо гашико гэдэг. Тэгээ тэр нэг миний бацсан үг нь бол аялал шиг бодогдсон юм гоё амралтын газар маа шиг зэрэг. Тэгсэн чинь энэ бол аялал биш. Та нар бити давар мавар гэдэг тиймэрхүү амир юм яриад тэгээд бүр бид нэр очиод нөгөө нэг байрлаж байгаа газар масрынхаа цэвэрлэгийн тэр бас хийн. Би болохоор банд евро яг юм байн цэвэрлэх үүрэгт ногцсон байлээ. Тэр яг. Тэгээ би тэрэндээ зориулаад нөгөө жижигхэн чимдаа байхгүй болохоор би чимдаа авбаа. Одоо бүгдээрээ чимдаа задлж үзээ. Сайн миний энэ хайрцагт ирсэн байна. Энэ араа. Яа нэрээ манай ангид бүр амар юм уухай ханаад ингээд хүмүүс хүрсэн. Тэгээ тэр нь ингээд угаасаа тараад ингээд яваад байгаа. Тэгээ би өнөөдөр бүр амар хэцүү. Ер нь л юм ханаадны шинж тэмдэгтэй сэрлээ. Өдөржингөө бас ханаадны шинжтэй. Тэгээ одоо бас юм жоохон нармайцаа хоолойтой байгаад байгаа. Нэг юм ханаадны үнэр байдаг да та намайг ойлгож байна уу? Яг л нэг тийм үнэр, тийм амьсгалаар амьсгалж байна. Алуу юм. Тэгээ манай ангийн тэр банд ингээд угаасаа миний артлын бүх хүмүүс өчтөр ингээд бүгдээрээ масктай ханаадтай байсан байхгүй юу? Тэгээд миний хажуудлын хөвгт ч гэсэн ер нь л ханаад хүрсэн завьягийн өчигдөржингөө найтаагаад нусна гожод байсан. Тэгээд хамгийн аимшиг нэг нусаа нийчээд ерөөсөө тэрийгээ шууд ингээд цүнхрүүгээ хийж далтийдэг ч юм уу гарч хаяхгүй даа ингээд ширээнээр ингээд тавиадсан байхгүй юу. Тэгээд би яаж хаад тэр найтаж майтаснаас нь болоо өчтөр ингээд сэжиглсэн байхгүй юу. Тэгээд сэжиглсэн хүн чинь ер нь яадаг вэ? Заавал тэр ямар нэг өвчин ч юм уу тэр юмаа тусдээ штэ. Тэгээ би ер нь бол тусчлаа. Өчигдөр хүн би ингээд арай ажиллаад харж ирээд амар атайхан хасан байхгүй юу. Даавуугаа гоё их юм их нэг тийм амар юм яриад. Одоо миний орыг харалтаа би ер нь л ороо ерөөсөө хурааж чаддаггүй юм байхгүй юу. Ийм амар ороо урдаг хүн би одоо яан тийм очиод. За. Юу юм бэ? Тэгээ одоо би хоолоо идлээ. Тэгээ маргааш бүгдээр ачаагаа бэлтгэдэг уулзъя. Би ирлээ. Гэхдээ миний ханаад бүр аимшигтай байна. Өчигдөр нэлээд жоохон шамралтай байсан шүү дээ. Өнөөдөр бүр илүү шамарсан байж байна. Та нар харж байгаа бол. Тийм зайлшгүй авч явах ёстой юм бол ийм бие тамирын юмд авах ёстой. Очоод бас тасгал хийм гэсэн юм. Өглөө 6 цагт босоод радиод хайсоо гэд нөгөө нэг Япон өвөө юм байна нэг юм дон гэдэг. Юу л аян юу л нэг юм сонин тийм аян байдаг шүү дээ. Тийм аян дээр тасгал хийх юм шүү гэлээ. Энэ ингэ бүр ийм сон. Энэ яг үнэндээ минийх биш л дээ. Манай найз залуу хөвгт багтсан болохоор надад өгсөн. Том. Би яг ингэ боо. Эний малгайг нь ерөөсөө өмсөж болохгүй л юм. Малгайг нь өмсөх юм бол нэг юм гэдэг юм холгай шиг. Ийм хасан. Энэ ер нь л зүгээр л юм. Нэрийг ийм цайны асрал хийдэг өрөөнд орох болохоор цагаан өнгөтэй амьс аваарай гэдэгсэн байхгүй юу. Тэгээд би өнөөдөр Uniqlo-гоос ийм цагаан амьс авсан. Би ер нь л нэлийн даарах магадaltaй гэж бодож аваад байгаа байхгүй юу. Угаасаа тэр бидний байрлаж байгаа байр бодвол хуучин байх, хуучин Япон байр, ер нь Япон байр ямар л пар байв гэж боротойд бол нэлийн даарна. Ялангуяа 19-20 градусд бол нэлийн хүйтэн гэр дотор тийм юм чинь гэж бодлоо. Тэгээд унтахтаа бас өмд өмсөж магадгүй. Угаасаа унтахтаа бол өмдтэй унтна л да ямар тэр айлын даванд юу нэлээ. Тэр газрын даавуу баг байхгүй л зүгээр хүнжлэл өгөх байгааг бол ханадаа даван туулахын тулд би битүүн шүл хийсэн байна. Гайхалтай биш гэж бүр өөртөө зориулж ганцаараа битүүн шүл хийсэн гэж боддоо. Тэгээд одоо бүр амар гоё өнөртөж байна. Би тэгэд хөдлөөд дунд нэг амраад тэгээ одоо хоол идэх гээд зогсож ийн гэсэн чинь идэх юм ерөөсөй байхгүй. Тэгээд комеди гэсэн байхгүй газар байна. Гүмад ирсэн байна. Тэгээ би ийм хан аваад байж бэкеринээс
Бүгдээрээ нөгөө газар очиод уулзъя. Манайхаа өрөөндөө ирсэн. Ийм өрөө байна. Манай өрөөнийхөө бүгдээрээ 0 амар юм хатуул сонсогдлоо. Дүрм журм амар ихтэй. Яан гинвэ мэдгүй. Тэгээ одоо би тамирын би чөлөөтэй хувцас солиод өмсөд иргэнэ. Тэгээд ийм нэм тагнуудтай. Юм л байна да. Амжилт хүсээрэй. Манай өрөөнийг иймэрхүү байна. Нэг юм газар. Тэгээд би өглөө үсэн индүүсэнд буцаад борон ороод бурч ичлээ. Тэгээ одоо хууль салхи ирж байгаа гэж юм. Хамгийн их сонирхолтой. Бид нар энэ дотроо юм хөл нүцгэн явж байгаа. Хөл жоохон даарч байна. Эй, бүгдээрээ эргээд ирсэн байна. Одоо нэг 7:30 мож болж байгаа. Хүмүүс одоо ус мосонд орох гээд яваад өчлөө. Би өнөөдөр усанд орохгүй гээд. Тэгээ угаасаа нөгөө нэг би тийм байранд ч гэх юм уу тийм нөгөө битүү орчинд байхаар би ингээд амьсгал авчтаад жоохон юм хэцүү болоод идэхгүй амьсгал авчаад жоохон баг ухаан алдах гээд. Тийм болохоор байнд л орч чадахгүй. Тэгээд 9-оос нэг юм өрөө шалгах тийм юм болохоор жоохон өрөөндөө ганцаараа байж агаад өрөөгөө жоохон цэвэрлж мөвөрлээд байж гэж бодлоо. Тэгээ манай өрөөнийхэн бүгдээрээ усан дорхой явцгаа. Нэг юм цэрэгжилтийн байдалтай, хагас шиг цэрэгжилтийн байдалтай гэдэг тийм байдаг шүү дээ. Энэ бол нэг тиймэрхүү байна. Би нөгөө нэг 11-р ангидаа торгой хэл гээд сургуулийнхаа хөлийн цэргийн анги дээр очиж нэг 2-3 хоног тийм хөтөлбөрт явж байсан байхгүй юу? Угаасаа манай сургуулийн бүгдээрээ явдیں 11-р ангидаа. Тэнд яг ингээд бид нэр яг цэрэг шиг байсан чи энд ер нь яг нэг тиймэрхүү байдалтай байгаа за. Тэгээд иймэрхүү л байна. Бисаа нэг ихийг хогнодоо аваад хайчаад ирсэн юм аа. Нэг иймэрхүү ор бол нэг иймэрхүү энд юм гэрэл мэрэлтэй бас ингээд ийм хүнжилтэй юм нэг хөл байж шүү. Нэг иймэрхүү өглөөний минут. Бид нэр сая босоо дасгалаа хийчээд одоо өрөөгөө шалгуулах гээд хүлээж байна. Тэгээд 7:45-аас өглөөний цагуун одоо нэг 7:20 болж байгаа. Бүш төрөсөн юм байсан. Одоо тэгээд ингээд бүх юм хураацсан. Тэгэхээр шалгана гэдэг. Жилийн өмнө баригдсан юм байшин үзэж байна. Өөр Яманаши гэдэг аймагаас Нагано руу Карусава руу баригдсныхан дараа зөөж авчирсан гинэ. Тэг манай сургууль өмчилж аваад ийм дадлагын талбар болгосон юм байна. Ийм газар ирсэн байна. Энэ болохоор ийм чашцүү гээд одоо зочин ураад тэгээд тэр хүнтэйгээ хамт ингээд цай уудаг. Одоо байшин гэх юм уу? Цай уудаг өрөөг бид нарт ингээд үзүүлэх гээд энд бүр өөрөөсөө барьсан юм байна. Тэгээд энэ өнгээр яваад яадаг гэдэг энэ юм учиртай тэр тийм учиртай гэдээ бүгдийг тайлбарлаж өгөөд ингэж явж байна. Өнөөдөр өглөөнөөс хойш нэг их бичлэг бол хийж чадсангүй. Би яг ч марчаад байна. Тэгээд нөгөө амар олон хүмүүстэй ингээд
Өнөөрөө группээр явж байгаа хгүй. Тэгэхээр ингээд хүмүүс ажид ямар яриад бичлэг хийгээд байлтай ш гэж бодоод тэгээд ингээд ганцаараа олцсон цагууд дээр л бичлэг хийж ин л та. Миний хоолой өнөөдөр бүр амар бүдүүн болоод амар сонир болчлоо. Ямар сонир сонсогдөө нэрээ. Одоо тэр яах вэ? Тэгээд энэ нэгээ бид нэр хаанч очсон дандаа хөл нүцэн байгаа юм байшин дотор. Тэгээд ер нь хөл амар даарж байгаа. Тэг би хоёр давхар амьстай л байгаа л та. Хоёр давхар өчтөр би нэг давхар амьстай байгаад амар хөл даарад. Тэгээ орой нэг хоёр давхар амьс өмсөж байгаа дулах байсан. Нэрч.